За сайн байцгаана уу та бүгдэд энэ өдрийн минь төргий. За бизнесээ томруулахын төрийн бус байгууллагаас терминал подкаст эхлэхээр бэлэн болсон байна. За өнөөдөр манайд Монгол улсын татврын мэргэсэн зөвлөхийн нийгэмлэг буюу бизнесээ томруулахын төрийн бус байгууллагын маань түнш байгууллага өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Тэгээ бид цаашдаа ер нь бол яг энэ терминалынхаа студиэс яг түншилж хамтарч ажилласан одоо олон улсын донор байгууллага, партнер одоо нийгэмлэг байгууллага холбоотуудаа урьж тэдний үйл ажиллагааг танилцуулах, бизнес эрхлэгч нартай ойлгуулах ийм зорилготойгоор одоо дараагийн дугаарууд маань явахаар байгаа. За тэгээд бизнесээ томруулахын арга хэмжээ маань 11-р сарын 22-ны өдөр Орон студид одоо 2 дахь саммит арга хэмжээгээ зохион байгуулах байгаатай холбоотойгоор та бүгд маань өнөөдөр ирсэн байна. За тэгээд энэ өдрийн минь төргий. За би өнөөдөр та бүгдэд зочтой гоё танилцуулъя. За Монгол улсын татврын мэргэсэн зөвлөхийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга ерөнхийлөгч, доктор профессор Алтан Заяа багш маань ирсэн байна. За мөн нийгэмлэгийн мэдээлэл технологийн инженер Ган Болд маань ирсэн байна. За нийгэмлэгийн одоо гишүүн байгууллага Unitax болон GS Accounting байгууллагын үүсгэн байгуулах захирал мөнх чимэгнаар хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр өнөөдөр цөмөрөө одоо энэхүү бас Монгол улсад жижиг дунд бизнес байгууллагуудад үр шимтэй үйл ажиллагаа явуулж байгаа, зөвлөж байгаа, чиглүүлж байгаа, бас зарим талаараа хууль батлах одоо төр нийгмийн ингээд олон талд та бүгдийн мань хийж байгаа үйл ажиллагааг яг цэвэр жижиг дунд бизнес эрхлэгч нарт одоо ойлгуулах зорилготойгоор цөмөрөө цугласан байна. За тэгэхээр цөмөрөө нэгдүгürt яриагаа яг одоо нийгэмлэг байгууллагынхаа үүсэл хөгжил, товч танилцуулга энэ одоо зүйлээс эхлэе гэж бодож байна. Тэгээд Алтан Заяа профессороос ерөнхийдөө байгууллага нэг сайхан танилцуулаач. Яг цэвэр жижиг дунд бизнес эрхлэгчийн хувьд, удирдлагын хувьд мөн яг одоо нэрв нягтлан тэ энэ хувьд байгууллага нэг сайхан та танилцуулж өгнө үү гэж хүсэж байна. За баярлалаа. Юуны өмнө бизнесээ томруулъя гэдэг энэ подкаст өргөдөж ирсэндээ талархаж байна. Ер нь Монгол улсын хөгжил бол мэдээж бизнес эрхэлж байгаа бизнесийн одоо юун дээр л оршин тогтно шүү дээ, тийм ээ. Тийм учраас бол Монгол улсад өнөөдөр жижиг дунд бизнес эрхэлж байгаа олон одоо хүмүүс байгаа. Тэгэхээр энэ бизнест энэ татврын мэргэсэн зөвлөхийн үйлчилгээ яаж тус болох вэ гэдэг энэ үүднээсээ одоо бас танилцуулахад нэг таатай байна гэсэн үг. Тэгэхээр Монгол улсад татврын мэргэсэн зөвлөхийн нийгэмлэг 2004 онд анх үүссэн. За тэгээд одоо бол 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За 2004 онд анх үүсэхдээ татврын ерөнхий хуулийн дээр тухайн үеийн татврын ерөнхий хуулийн дээр ганцхан залт байсан. Тэр нь бол татврын ерөнхий хуулийн 9-5 дээр татврын тооцоо тайлгналыг татврын итгэмжлэгдсэн нэгтлэн бодож гүйцэтгэнэ гэдэг. Энэ залтан дээр үндсэндээ тулгуурлаж таах үүссэн гэсэн үг. За тэгээд түүнээс хойш бол одоо татврын ерөнхий хууль маань бол 2008 онд бол нэмэлт өөрчлөлтөөр шинжлэгдсэн. За энд бол татвар төлөгч нь татврын мэргэсэн зөвлөхийн үйлчилгээг авах эрхтэй гэдэг энэ заалтууд орж ирсэн. Тэ ингээд 2019 оны татврын ерөнхий хуулийн дээр татврын мэргэсэн зөвлөхийн үйлчилгээ гэдэг бол Монгол улсын татврын тогтолцооны нэг эдээс болж одоо орж ирсэн ийм юу гэж байгаа. Тэгэхээр 2008 оны тэр юун дээр тулгуурлагдаад 2012 онд татврын мэргэсэн зөвлөхийн үйлчилгээний тухай хууль маань батлагдсан байна. Тэгээ өнөөдөр бол энэ одоо хуулийн дагуу Монгол улсад татврын мэргэсэн зөвлөхийн үйлчилгээг үзүүлэх одоо мэргэжлийн татврын одоо мэргэсэн зөвлөхүүдийг татврын мэргэсэн зөвлөхийн нийгэмлэг бол бэлтгэж байгаа. Энэ зөвлөхүүдээс татврын мэргэсэн зөвлөхийн үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдүүд үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ татврын мэргэсэн зөвлөх гэж хүм хийм бэ? Энэ хүн чинь одоо яг юу хийх гээд байгаа юм бэ гэж одоо тийм ээ асуулт гарах байх. Тэгэхээр татврын мэргэсэн зөвлөх гэдэг бол төр татвар төлөгчдийн хооронд гүүр болж ажилдаг татврын хууль тогтоомжийн хэрэгжилтэн дээр нь тусалцаа үзүүлдэг үйлчилгээ гэсэн үг. Тэгэхээр яаж тусалцаа үзүүлэх юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр манай Монгол улсын хуулийн одоо хувьд бол татврын ерөнхий одоо тогтолцоо маань болохоор та өөрөө тодорхойлон төлөө гэж байгаа. Тэгэхээр бид нар чи яг үгээр нөгөө татврын ерөнхий хуулийн дээр заагдсан тэр 30 хэдэн татврын хувьд бол татвар төлөгч өөрөө тодорхойлох үүрэг ирчихэж байгаа. Тэр өөрөө тодорхойлно гэхлээр ямар хэмжээний татвар би төлөх гээд байна вэ гэдгээ тооцоолоо хийнэ. Тийм ээ. За түүнээс гадна одоо ямар цаг хугацаанд төлөх юм, ямар цаг хугацаанд тайлгнах юм те. Тэгээд энэ бүхний цаана төлөх тайлгнах энэ ногдуулалтыг хийснээрээ татвар төлөгч өнөөдөр эрсдлээс өөрийгөө хамгаална гэсэн үг. Ямар эрсдэл ирэх юм гэхэлэр
татвар төлнө гэдэг чинь таны үүрэг шүүгээд үндсэн хуулийн заасан үндсэн үүргийн нэг байгаа. Энэ үндсэн үүргийг хэрэгжүүлээгүй тохиолдолд мэдээж хуулийн дагалдах эрсдэл ирнэ. Тэгвэл татвар мэргэсэн зөвлөхийн үйлчилгээ бол тэр эрсдлээс чинь хамгаалах гэдэг гэсэн үг. Үндсэндээ яаж хамгаалах юм бэ гэдэг асуудал тийм ээ. Таны мэдэхгүй байгаа тэр татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэн дээр чинь танд яах нь тусалцаа үзүүлээд хууль тогтоомжийн дагуу одоо тэр хийвэл зохих үүргүүдийг чинь гүйцэтгэлийг хангаж өгөхөнд тусалцаа үзүүлнэ гэсэн үг байна. Тийм ээ. Тэгэхээр энэ үйлчилгээний хувьд бол дэлхийн улс орнуудын хувьд одоо улс орнд болгоно л байдаг үйлчилгээ. Тэгэхээр яг уу гэхээр татварын алба бол тэр татвараа өөрөө тодорхойлон төлөөд байж байгаа бүх татварлагчдыг өнөөдөр хянаж чадах боломж байхгүй. Тийм учраас төрийн зүгээс бол яг уу гэхээр энэ гурвалсан үйлчилгээнд одоо яг нь харилцаагаар татвар хураалтаа татварынхаа хяналт шалгалтын процесс буюу татварын албаныхаа зардлыг хэмнэдэг ийм л процесс гэсэн үг тийм ээ. Тийм учраас одоо яг хөөтэй зэрэг татвар мэргэсэн зөвлөхийн үйлчилгээ гэхэлэр одоо илүү төлбөр гарах гэдэг юм биш үү гэдэг талаас нь хүмүүс харах гэдэг. Тэгэхээр ямар ч байгууллага өнөөдөр яах ёстой хуулийн дагуу тайлангаа гаргана тийм ээ. Тайлангаа тушаана, тайлангаа одоо гаргаж тушаана гэдэг маань тэр байгууллагад нэгтлэн бодогч одоо авах хэрэгцээ гарч ирж байна жижиг дунд аж ахуйн нэгжүүд төр. За нэгтлэн бодогч авсан юм чинь мэдээж компьютер хэрэгсэл, дээр нь нийгмийн даатгалын зардал гэдэг ингээд энэ зардлуудыг байгууллага болгон яах гэдэг юм. Даах гэдэг нь тийм ээ. Тэгвэл энэ зардлыг чинь 3.1-ээр нь ч байдаг юм уу? Эсвэл одоо 5%-аар нь ч байдаг юм уу? Татварын зөвлөхөд өнөөдөр гэрээ хийгээд даатгачихж байгаа гэсэн. Тэгэхээр бизнес эрхлэгч та өнөөдөр яах ёстой вэ гэхээр тэр тайлан тооцоо тэр одоо асуудал мэргэжлийн нарийн ажил дээр та өнөөдөр яах нь сэтгэл амар нэг ёсонд бол яах вэ гэхлээр зэрэг бизнесийг хөгжүүлээд явах бүрэн одоо цаг хугацаагаар тэнцээ зарцуулах боломжтой. Тийм учраас нөгөө тусалцаа үзүүлэх үйлчлэг гэдэг учир нь тэр байна. Тийм ээ. Тийм. Тэгтэл чинь одоо яах вэ гэхлээр та нэг нэгтлэн бодогч аваад ажиллууллаа. Мэдээж одоо нөгөө зөвлөхөд өгсөн төлбөрөөс одоо тэр чинь хэд дахин илүү төлбөр төлнө. Тийм ээ. Тэр нэгтлэн та. Гэтэл нөгөө нэгтлэн маань үнэхээр өнөөдөр яг одоо эрх ашигч чинь хуулийн дагуу яг хамгаалж чадах этгээд мөн үү биш үү гэдгийг бид нар мэдэх боломжгүй. Тийм ээ. Тэгвэл татварын зөвлөхүүд бол өнөөдөр бэлтгэгдсэн шалгалт өгөөд тэгээд ямар ч хэлсэн ёс зүйн тангараа өргөцсөн ийм хүмүүс таны эрх ашигыг хамгаалах гэдэг байгаа байхгүй юу. Тийм учраас бизнесээ бид нар томруулъя гэж одоо үзэх юм бол бид нар хуулийн хүрээнд эрсдэлгүй байх. Тийм ээ. Энэ нөхцөлөд бүрдүүлэхэд өнөөдөр татварын мэргэсэн зөвлөх одоо жижиг дунд бизнес эрхлэгч нартаа тусалцаа үзүүлэх ийм үйлчилгээ гэсэн. Тэгэхээр зүгээр одоо компани өнөөдөр ингээд нарийн нэгтлэнтэй байгаа дээр нь ингээд энэ хүмүүсээ заавал татварын мэргэсэн зөвлөх болгоод явах ёстой юу тий? Эсвэл зүгээр яг цэвэр ингээд одоо GS accounting гэдэг шиг хуулийн этгээдүүдтэй хамтраад аутсорсинг үйлчилгээ аваад явах ёстой юу? Энэ тал дээр за мөнх чимиг захирлаас ер нь асуучих тий. Ер нь компани бүр яг татварын мэргэсэн зөвлөхтэй одоо хамтарч ажиллах ёстой юу? Эсвэл одоо нөгөө нарийн нэгтлэн бүр нь ер нь энэ татварын талаар яагаад ер нь танай байгууллагаар хандах ёстой? Ер нь яагаад бас татварын мэргэсэн зөвлөхөөр үйлчилгээ авах ёстой вэ гэдэг талаас нь асууя. За баярлалаа. За ер нь бол компани болгон татварын мэргэсэн зөвлөхтэй юу гэвэл тийм ээ л гэж хэлнэ. Яг гэвэл бид түрүүнд хэлсэнтэй энд нөгөө алтан заяа багш маань хэлж штэ. Одоо бид чинь бас нөгөө сураад тодорхой хэмжээний сураад шалгалт тодорхой хэмжээний шалгалт өгөөд тэгээ өөрөөсөө одоо GS account гэхэд одоо өөрөөсөө хувь хүмүүс ч юм уу эхлээд татварын мэргэсэн зөвлөх эрхийг авна. Тэгээ одоо бидний хуулиар дахиад 3 ийм татварын мэргэсэн зөвлөх болцсон 3 хүн нийлээд компани байгуулах эрхтэй байдаг. Тэгээ гуруулаа нийлээд компани дээрээ татварын мэргэсэн зөвлөх үйлчилгээ авахаар дахиад тусгай зөвшөөрөл авна. Дахиад шалгуулна тийм ээ. Тэгээ энэ тусгай зөвшөөрлийг маань сангийн яамнаас олгодог. Тэгэхээр манай компаниас үйлчилгээ авах юм бол одоо бид бүхний арт талд одоо нэг талаас нийгэмлэг одоо нөгөө талд сангийн яам гэдэг одоо сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан учраас сангийн яам бас бид нарыг одоо хянаж шалгаж байдгаа гэсэн утгатай. За байгууллага дээр очихоор одоо нэгтлэнгууд ерөнхийдөө санхүү гэх нэгтлэнгууд татварын талингаа гаргах тохиолдлууд байдаг. Тэгэхээр түрүүний хэлсэн бид нар татварын эрсдлээс нь хамгаалахын тулд энэ мэрэгсэн хүмүүс ч өөрсдөө судалдаг, сургалтандаа тасралтгүйгээр одоо суралцж байдаг, өөрсдөө хөгжүүлж байдаг. Бүр ийм мэдээч одоо үйлчлүүлэгч нартаа сайн үйлчлэгээ үзүүлэхийн тулд бид нар өөрсдөө хөгжиж байх шаардлагатай шүү дээ. Байгууллагын нэгтлэнгууд бол нөө өдөр тутмын ажил ихтэй байдаг учраас тэрийн болгон нөө мэрэгшиж одоо суралцахад нь бас жоохон хязгаарлагдмал байдсан болов уу гэж боддгийг. Тэгэхээр энэ мэрэгсэн хүмүүс гэдэг чинь бас арай өөр хүсүүд байдаг учраас энэ татварын үйлчлэгээ ер нь татварын мэргэсэн зөвлөхүүдээс авах нь зөв байдаг. За дээрэс нь байгууллагад яагаад даваа байдаг юм бэ гэхээр бид эд чинь одоо нөгөө ямар аж ахуйн нэгж татвар төлдөг вэ? Тэгэхээр ашигтай аж ахуйн нэгж татвар төлдөг. Тэгвэл жижиг дундч бай
том байгуулагч бүгдээрээ ашигтай ажиллах нь чухал гэдэг учраас бид давхар одоо нөгөө нэгтлэн бодох хүртэл бизнес нь ч гэсэн татврын эслийг нь тооцож зөвлөгөө төрүүлж өгдөг, татвараа төлөвлөх хэрэгтэй, зөв төлөх ёстой, зөв тооцох ёстой гэдэг зүйл ярьдаг юм мэрэгчлэлтнүүд байдаг л да. Энд дээр би нэмэт хэлэхэд юуны ер нь зүгээр зах зээл дээр бол одоо би тайлан гаргах чинь би тэг чинь хичнээн хүмүүс байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө бизнес эрхэлж байгаа хүнд маань итгэл хэрэгтэй байгаа үстэй. Баталгаа хэрэгтэй тий. Тэгэхээр тэр бизнес эрхэлж байгаа хүн маань хин дуртай би чадна гэдгээс үйлчлэг авах уу? Эсвэл одоо энэ эрх бүхий тийм ээ. Энэ татврын одоо юугаар мэрэгсэн хүмүүсээс нь зөвлөгөө авал илүү надад баталгаатай байх уу? Энэ өөрөө нөгөө зах зээлийн шалгуураар одоо гарч ирнэ гэсэн. Тийм учраас одоо заавал татврын мэрэгсэн зөвлөгөө авах хэрэгтэй юу гэвэл танд баталгаа хэрэгтэй болвол тийм л гэж хариулна гэсэн. Тийм ээ. Тэгэхээр таны яг над хэлж байгаа үгэн дээр асуухад яг үнэхээр одоо зах зээл дээр мэдээж юу гэдэг компани бүрэл ингээд би ч одоо бизнесийн байгууллагын төлөвлөл. Тэгэхээр ер нь бол ингээд нэрон нэгтлэнгууд одоо ингээд санхүү хариуцсан захиралч гэдэг юм ингээл ажил юм авдаг. Тэгэхээр одоо татврыг чинь тайлангийн чинь гаргаад өгөө гэдэг танай нийгэмлэгт харьяалагддаггүй эсвэл одоо тодорхой хэмжээнд яг зөвлөхийн шалгалтаа өгөөгүй олон хүн байдаг гэсэн үг. Ер нь зах зээл дээр бол тийм л байгаа шүү дээ тий. Ер нь манайх нийгэмлэг юу явуулдаггүй гэхдээ зэрэг сургалт явуулдаг. Тэгэхээр манай сургалтанд ингээд суусан хүмүүс шалгалт өгнө. Тэгэхээр нийтдээ сургалтанд суусан хүмүүсийн тодорхой хэмжээний шалгалтанд тэнцэж байгаа нь бол нэг 10% 20% орчмол байгаа шүү дээ. Тэгэхээр яг үгээр сургалтанд суучаад ингээд нөгөө шалгалт өгөөд ирэх аваагүй ч гэсэн тайлан гаргаад явж байгаа хүмүүс бас байж л гэсэн. Зөндөл байгаа гэсэн. Тий, зөндөл байна гэсэн. Одоо нийгэмлэгийн маань гол зүйл бол тэгэхээр мэдээж яг зөвлөхүүдээ сурах нь байна, тангараг нь өргүүлэх нь байна, ёс зүйтэй ажиллах, мэдээж бас энэ дунд алдаа дутагдал гаргаж байгаа хүн ч гэсэн байдаг бах. Гомдлом ин аваад шийдэх нэг ёсондоо энэ төрлийн үйл ажиллагаануудаа хууль этгээдүүдээ ч гэсэн хийдэг гэсэн. Тэгэхээр ер нь бол жижиг дунд ер нь бизнес эрхлэгч бол ямарваа нэгэн байдлаар татврын мэргэсэн зөвлөх компанитай хамтарч ажиллах гэж байгаа бол нийгэмлэгийнхаа вебсайт руу ороод энэ нь үнэхээр одоо юу гэдэг идэвхтэй одоо байгууллага мөн үгүй юу гэдгээ бол шалгаж үзэж болох нь шүү дээ. Би бас энэ нөгөө вебсайт дээр ороод харсан. Тэгсэн юу гэж байсан? Эрхэн цуцлагдсан гэж байлуу юу гэж байлаа. Бас тийм байгууллагууд гээд ялгаад ер нь бичсэн байсан. Тэгэхээр ер нь энэ хоёр юмаа бол харах ёстой л гэсэн үг. Зөв. Ер нь бол за ойлголоо. Бизнес эрхлэгчд маань одоо эсвэл стартапууд маань эхлэх үедээ бол энэ татврын талаарх ойлголт мэдлэг сул байна гэсэн үг шүү дээ. Тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт татахтаа хүртэл байд юм уу? Ер нь би зүгээр яг хөө ингээд бидэд чинь бас бизнесээ томруулъя гээл. За би ч одоо бас мэдээлэл технологийн салбарт 10 хэдэн жил ажиллаад санхүүгийн програм бид нар чинь бүтээгээд бас 10 хэдэн жил болцсон. Ингээ ажиллаж хахад ер нь бол одоо юу гэдэг бизнесийн байгууллага бол угаасаа байнга л мөнгө дутаж яг л тийм тэрнээсээ болол татвар өндөр байна гэдэг юм яа тийм явдаг. Тэгэхээр ер нь яг энэ мэдлэг л сул байгаа тань тий. Удирдлага компани үүсгэн байгуулж байгаа хүний одоо мэдлэг татвартай холбоотойх мэдлэг хоёрдугаарт ерөөсөө энэ хувь хүнийх нь магадгүй сахилга бат энэ зүйл гэж таавал хэлэх гээд байна тий. Яг зөв. Одоо Японд бол бас ингэж байгаа байхгүй. Японд болохоор компани байгуулахад жишээ нь компани байгуулахад маш юм олон асуултыг асуудаг. Тэр дотор татвартай холбоотой асуудал нь бас нэлээд зузаан байдаг гэж байгаа байхгүй компани байгуулахдаа. Тэгээд та энэ компанийг байгуулад энэ татврын асуудал та өөрөө хариулж болно. Хэрвээ та чадахгүй бол татврын мэргэсэн зөвлөгөөс очиод асуугаарай. Гэт ингээд анханаас нь ингээд заагаад өгчдөг гэсэн үг. За тэгэнгүүт энэ хүмүүс чинь нөгөө компани байгуулах гэж юм жаардалт нэг төсөл явж байгаа шүү дээ. Төслөө яриад нөгөө бичиг цасаа бариад татврын мэргэсэн зөвлөгтөөрөө яриад бүх зөвлөгөө тэр бүх асуултандаа хариулаад буцаагаад нөгөө компаниад хариулаад дуусны дараа компаниг байгуулахдаа эрхэн нэгддэг гэсэн үг. За ингээд компани байгуулсан бол Япон улсууд бол манайх шиг бор зүрхээрээ компани байгуулахгүй тэрний ардлын төсөл нь ер нь компанитай л болчвол зээл авах боломжтой болж байгаа шууд давхар нэгдэж байгаа гэсэн үг. Ингээд ирэхэд тэр бизнес зөв явж эхэлж байгаа. Одоо би нөгөө Япон руу нэг дадлагч хөтөлбөрт яваад утсан чинь одоо яг адилхан мэргэжлийн те татврын мэргэсэн зөвлөхийн үйлчлэгээ үзүүлдэг. Татврын мэргэсэн зөвлөх Японд гэж хүн надаас сууж байхгүй чи компани байгуулахдаа хэдэн төгрөгийн зээл авсан бэ? Тэгэнгუთ татврын мэргэсэн би болохоор ясаа өөрөө нөгөө бас дэжгүй ингээд
өндөр салентай ажил хийжсэн. Тэгэл 2 нэгтлээ аваад гэрээд нэгтлэнгээр хэлжсэн байхгүй юу. Тэгээ над ямар ч зээл авах шаардлага байгаагүй л дээ. Тэгээ би бүр гайхаад энэ ч одоо яг өөрсгөө бодож юм чи яагаад зээл авах ёстой болж гэдэг юм уу те эхлээд. Тэгсэн чинь Японд бол зээл авахгүйгээр бизнес хийн гэдэг ойлголт угаасаа байхгүй. Зээл авахын тулд тэр компани байгуулахад жоохон хэцүү. Тэр татварын асуудал энэ төр нэлээд хэцүү. Яаж татвараа төлөх юм ингээд тэр компани байгуулах үед нь маш олон төрлийн асуулт асуугаад ш. Чи энэ компанийг байгуулчих яаж мөнгө олох гээд байгаа. Хэдэн төгрөгийн зарлага авах гээд байгаа. Яаж татвараа төлөх гээд байгаа. Тэ тэр дотор байждаг. Тийм учраас татварын хуулийнхаа талаар, хувийнхаа талаар мэдэхгүй болохоор татварын мэргэжсэн зөвлөхөөс очиод нөө тусламжаа аваад ингэж төлөх юм байна гэд компани байгуулаад бизнесээ эхлэхээр анханасаа татварын мэдлэгтэй явчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм гоё жишээ байна. Тэгэхээр яг ер нь бол манад бол компани байгуулах чинь бол одоо баг өдрийн ажил болчиход байгаа шүү дээ. Ер нь одоо санаа нь их хялбар л гэсэн санаа л да. Тэгэхээр ер нь бол энэ тал дээрээ бид нар сул байгаа нь өөрөө бас мордохын хазгаа гэдэг шиг эргээд энэ татвар одоо юу гэдэг эргээд нөгөө хариуцлагыг бид нар бас анханаас нь сул өгж гинөө гэж бол хэлж штэ. Бараг нэр шүүхтэрэл анхаарал хандуулаад давхцаад байна гэж олон буцаад байдаг болохоос илүүтэйгээр бид нар чинь яг улсын бүртгэл бүртгэхтэй л ууг нь бол энэ татварын одоо ойлголтыг өгөөд учиржуулах эрсдэл хүлээх хариуцлага талаасаа эхлэх хэрэгтэй юм ба штэ. Ууг нь бол ер нь одоо эндээс л одоо нөгөө бидний ойлголт энийгээ өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Хэд их либерал байдлаар хин дуртай нь одоо бизнес хийж болно гэж чинь тий. А гэтэл одоо Японд, Солонгост тий танд энэ ийм үйл ажиллагаа хийж байгаа бол хариуцлага байна шүү гэдэг юм ярих гэдэг байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо Солонгост хэд компани байгуулахад та татварын мэргэжсэн зөвлөхөө сонг гэдэг юу гарч ирж байна гэж байна. Тэгэхээр яг хөөхлөөр нөгөө анхнаасаа Солонгос бол яаж вэ? Татварын мэргэжсэн зөвлөхийн сонгуулчих чинь. Тэр зөвлөх одоо тэгэхээр тэр нөгөө компани тайлгнах болон бүх процессыг хариуцж байгаа. Тэгэхээр тэрний цаана бол нөгөө хариуцлагын асуудлыг хөмчилж байна. Гэтэл манайх бол өнөөдөр 200 хэдэн одоо компани гэж байна. Тэрний одоо бараг 60% ч вэ X тайлан юу байхгүй гэдэг. Тэгэхээр компани байгуулна гэдэг чинь бол эдийн засгийн хувьд ч тэр цаад нөгөө хуульд хэрэгцсэн хувьд ч тэр энэний чинь цаана маш том хариуцлага байгаа байхгүй. Тэгээд дээр нь бол юу гэхтэй зэрэг сая мөгжмгийн хэлдэг дээр компани байгуулж яана гэдэг стартап хийж яана гэдэг юм бүтээх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр юм бүтээх гэж байгаа учраас чи санхүүгийн дэмжлэгийг одоо ингээд өгчөө. Тэгээд юмаа бүтээгч шин. Манад бол өнөөдөр яг нь жижиг бизнесийг дэмжин л гэдэг. Тэгээд одоо яадгийн хамаг юмаа одоо бүртгүүлж хамаг юмаа яагаад тэгээд хөрөнгөхгүй бөгөөд тэр зээлийг авах боломжгүй бол зээл байхгүй. Тэгэхээр нөгөө бизнесээ яаж цааш нь хөгжүүлэх. Ийм л орчин үсэд байгаа шин. Тэгэхээр стартапыг дэмжнэ гэдэг чинь хамгийн гол нь тэр нөгөө зээл авах нөхцөл боломжийг бүрдүүлээд тэрийг хийгдэх. Инглээр л нөгөө бидний ойлголт одоо тэр нөгөө энэ 30 жил одоо ингээд хэлчихэж явсан энэ ойлголт энэ үзэл хандлага өөрчлөх хэрэгтэй байна. Миний бараг асуултанд бол би танд түрүү нөгөө Монголын татварын тогтолцоонд ямар өөрчлөлт зайлшгүй хэрэгцээ гэж асуусан. Тэгэхээр нэгдүгээрт бол нөгөө ерөөсөө л хувь хүний хариуцлага, хувь хүний одоо энэ татвартай үүрэг хариуцлагаа ойлгох тухай ойлголт. Хоёрдугаарт ерөөсөө энэ татвар гэдэг зүйлийг бид нар анханасаа их хөнгөн хуймгай өөр компани үүсгэн байгуулахад хүртэл одоо жишээлбэл энэ талаар мэдлэг мэдээлэл өгөх, ямар хариуцлаганд унах эргээд энэ талаасаа ерөөсөө л сул байгаа даа гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Одоо зүгээр энэ дээр би нэмэт хэлэхэд байна шүү дээ. Манай хууль бол яг уу гэхэлэр ингээд шүүгээ зохицуулалтаа хийчдэг. Яаж гэдэг нь байхгүй. Тэгэд хийхгүй бол яах вэ гэдэг нь байхгүй. Тийм учраас нөгөө хууль тогтоомж байна гэдэг чинь тэр чинь нөгөө хариуцлагын санкцууд байна шүү дээ, тийм. Тэр нь ерөнхийдөө орхигдсон. Механизмууд нь орхигдсон. Тэгэхээр одоогийн шинжилэлт юу одоо хэрэгтэй вэ гэхээр заалт байгаа бол тэрийг хэрэгжүүлэх механизм бүрдэх хэрэгтэй. Тэр механизм бүрдээд ирсэн болвол тэрэндээ хариуцлага хүлээдэг метод тэр үлдэн байх хэрэгтэй. Ялангуяа одоо татварын тайлгналын татварын юуны хувьд бол манад одоо эрүүгийн хариуцлага гэж баг байхгүй шүү дээ. Гэтэл одоо дэлхийн улс орнууд бол энэ чинь татвараа
одоо төлөхгүй байна гэдэг асуудал чинь өөрөөр хэлбэл иргэнийхээ одоо үндсэн үүргээ зөрчиж дээ шүү. Тийм ээ. Тэгэхээр тэр чинь өөрөө маш том хариуцлага болчихж байгаа. Тэгээд энэ дэр бас л нөгөө татвар гэдгийг зөвхөн төсөвт орлого бүрдүүлэх, зөвхөн одоо нэг төлөх одоо зардал төлбөр гэдгээр хараад байна. Гэтэл энэ чинь цаана нийгмийн чинь ингээд зохицуулдаг барьдаг хийдэг маш их зохицуулт юм байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч улс орны татварын одоо хувь хүний орлогын албан татвар гэхэд тэр иргэний хариуцлагатай нь уурчдаг. Тэгэхээр одоо яг хөглөр хувь хүнийхээ орлогын албан татвар би тайлгналаа гэдэг ингэхэд бол би хэдэн хүүхдийн мөнгийг одоо би яах нь нөгөө тайлгангийн процессороо буцаагаад авдаг. Буцаагаад авчихна гэдэг чинь тэр чинь яг хүүхдээ зэрэг тэнд нэг тустай алба үүсээд тэр нэг албыг ингээд цалинжуулаад авах шаардлага болчихж байгаа үз. Тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр төрийн зарлыг тэнд чинь хэмжиж байна. Хоёрдугаарт бол би иргэнийхээ хувьд би яах нь тайлангаа гаргаад тэр тайлангийнхаа үр дүнгээр би төрөөс авах юм авчиж байгаа байхгүй буцаагаад. Тэгээ одоо та нар мэдж байгаа гадны улс орнуудад бол ингээд tax return season гэж яриад байдаг. Тэр чинь юу хэлж ийм гэхэлээ татварын буцаалт аав гэдэг шүү дээ. Тийм ээ. Тийм. Тэгэхээр зэрэг тэр буцаалт авах учраас тэр тайлгналын процесс гэдэг чинь бол зөвхөн татвар төлдөг тайлгналын процесс биш, татварынхаа буцаалтыг авдаг. Би үүргээ хэрэгжүүлж яах гэдгээ би хэмжиж чаддаг ийм л тогтолцоо байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо нийгэмлэгээс бол хувь хүний орлогын албан татврын шинжилэл дээр бид нар нийгмийн даатгал халамжтай нуйсан ийм цогц шинжилэл хийгээч л гэдэг ийм саналыг бол бид нар одоо 19 онд ч гаргасан, одоо энэ жил ч гэсэн одоо энэ юунд ч гэсэн гаргасан. Харамсалтай нь энэ тал дээр Монгол улсад одоо хинч ярьж энийг яахгүй. Гэхдээ зарим нэг гишүүд болон одоо юунууд бол яриад байгаа. Яг энэ одоо бодлого тодорхойлж байгаа төвшөнд бол ерөөсөө ярихгүй. Энэ бол өөрөө айгүй тийм цогц юу үүснэ гэсэн үг, хийн гэсэн үг, шинжил хийн гэсэн үг. Тэгэхээр тэр шинжилгээг хийхэд бол мэдээж нийгмийн даатгалын систем болон одоо халамжийн систем тийм ээ. Тэгээд татварын систем эдгээр чинь уялдуулсан тийм нарийн юм хийх хэрэгтэй болж ирж байна гэсэн үг. Тэгээд одоо яхад энэ хувь хүний орлогын албан татврын тайлан бол жишээлбэл Солонгост бол юу гэж юм гэхэлэр тэр тайлан бол миний санхүүгийн төвхийг бүтээж гэнэ гэж ярьж байгаа. Тэгэхээр тэр тайлангаар одоо яах ёстой вэ зэрэг нөгөө үүргийнхээ дагуу тайлангаа гаргаад ирэхлээр алтан цай ямар орлоготой юм бэ гэдэг зүйлийг одоо ингээд нөгөө бусад одоо банкын ч вэ бусад этгээдүүд нь тэрүүгээр нь ингээд нөгөө яадаг байх нь тэр хүний нөгөө санхүүгийнхээ одоо чадамжийг хэмжиждэг. Тэрүүгээрээ нийгмийн харилцаанд ороо явдаг ийм систем болж ирж байгаа. Гэтэл бид нар бол юу гэхээр төлдөг гэдэг агуулгаар нь ийм зүйл хийчихтэй зэрэг нөгөө тайлгналын системүүд чинь нэг ёсондоо бол яаж вэ? Одоо нэг тийм иргэн дээр нэг тийм хамааралтай биш те. Нэг төвөгтэй ачаалал мэт болж ирээд байгаа байхгүй. Гэтэл эн чинь одоо яах ёстой вэ? Би энийг тайлганснараа би ингэн шүү дээ. Би одоо ингээ банкнаас би зээл авахын тулд энэ тайлан маань миний баталгаа болж очин шүү дээ гэдэг энэ сэтгэлгээ одоо үүсэх юм бол нөгөө татварын харилцааны юу чинь шал өөр болоод ирнэ гэсэн. Тэгэхээр манай одоо татварын одоо ерөнхий хандлага бол анхнаасаа татвар авах гэдэг хандлагаар ингээд явчихсан. Гэтэл татварт бол өнөөдөр нийгмийн үүрэг, зохицуулалтын үүрэг, хяналтын үүрэг байгаад идэг. Энэ үүргүүдийг бол ерөөсөө одоо харж үздэггүй. Тэгээд нийгэм бүхэлдээ ийм одоо хандлагаар явцсан учраас одоо яаж юм хэлэхээр татвар ихлээрээ дарамт шахалт гэж үзээд идэг. Нэг ийм л одоо юу байгаа учраас энэ сэтгэлгээгээ өөрчлөх, хандлагаа өөрчлөх. Ингэж байж энэ шинжилэл гэдэг зүйлийг яриасаа гэж л одоо хүсдэг. Тэгэхээр татварын тогтолцоонд юу хийвэл одоо хэрэгтэй байна гэдгийн асуудал бол нэгдүгээр энэ шинжилгээний концепц үзэл баримтлалаа бид нар өөрчлөх хэрэгтэй. Татвар төлөх, төсвийн орлого бүрдүүлэх биш. Иргэний үүрэг талаасаа, зохицуулах талаасаа тийм ээ. Энийг хараад ингэх юм бол аяанда иргэдээ бид нар ухамсарлын одоо төвшөнд одоо иргэдээ тэр хэмжээнд бид нар ингэж авчиж чадчих юм бол энэ одоо нийгмийн үүрэг бол аяанда хэрэгжиж явчихна. За төр нь өнөөдөр зохицуулах зүйлээ зохицуулаад хянаад явчих юм бол аяанда тэр төсвийн орлого чинь бүрдээ явчих асуудал байна. Тэгэхээр бид нар төсвийн орлогыг бүрдүүлэх, татвар төлөх гэдэг үдсээ харах биш. Энэний нийгмийн үүрэг, зохицуулалтын үүрэг, хяналтын үүргээ бид нар илүү харж уялдуулж чадах юм бол бид нар жинхэнэ одоо цогц шинжилгээг бол бид нар хийж чадах хэрэгтэй. За саяхан нийгэмлэг маань өөрсдийн чуулган хийсэн. Тэгэхээр энэ чуулганы одоо үндсэн бас энэ жилийн маань ерөнхий ингээд
араам бол илүү бас цахим шилжилт энтертэй холбоотой байсан. Тэгэхээр өнөөдрийн одоо бас ярианы гол хэсэг яг энэ удаагийн чуулган ер нь онцлог нь юу байв? За яг ямар одоо бид нар чинь бас зарим талаараа одоо нөгөө чуулаад эсвэл форум хийгээд хөгждөг бол үнэхээр хөгжчөөр байна гэдээ бас үг хүртэл байдаг болсон. Тэгэхээр ерөн зүгээр яг нөгөө юу талаасаа биш. Ер нь яг энэ удаагийн одоо чуулганы маань онцлог ер нь юу болов? Түрүүн бас та нэг ярианда яг энэ одоо нөгөө цахим шилжилтийн энэ нэг татврын мэргэсэн зөвлөхүүдийн зөв ийм архитектур гарах ёстой гэд чимдээ захирал нэг илтгэл энэ төр биш чимдээ биш уугнаа захирал илтгэл юм тавьсан юм шиг лээ. Тэр та онцлог талаасаа энэ удаагийн чуулганы гол зүйлүүдийг та хуваалцаач. Тий 2025 оны 6 сарын 27-нд хийсэн тийм ээ. 6 сарын 27-нд хийсэн. Тэгээд 15 оноос ер нь бид нар бол чуулганыг бол зохион байгуулсан. Тэгээд нөгөө чуулган тухайн үеийн тэр чуулганууд бол ихэвчлэн дандаа татврын одоо олон улсын татврын чиг хандлага руу ерөнхийдөө бол явдаг байсан. Энэ жилийн чуулганы онцлог бол яг дотоод тал руугаа бид нар илүү харсан гэсэн үг. Тэгэхээр татврын мэргэсэн зөвлөх болон одоо яг энэ зөвлөхийн үйлчлэгээ гэдэг энэ тогтолцооны хувьд тий одоо бид нар цахим шилжилтэнд хэрхэн одоо орох ёстой вэ? Дэлхийн нийт өнөөдөр тэгтээ тэргүй одоо ингээд захимжсан байж хахад энэс бид нар хоцорч болохгүй нэ гэдэг энэ агуулгаараа ерөнхий онцлог маань бол орж байгаа гэсэн үг. Тэгэхээр захим шилжилтийг бид нар аваад үзэхлээр татврын мэргэсэн зөвлөхөө үйлчлэгээ үзүүлж байгаа компаниуд нь яах юм тийм ээ? Татврын мэргэсэн зөвлөхийн одоо яг нийгэмлэг яах юм те. За тэгээд яг татврын мэргэсэн зөвлөхийн одоо цар хүрээний хувьд энэ захимжилт гэдэг зүйлийг одоо бид нар ямар хүрээнд харж үзэх юм бэ гэдэг энэ үүднээсээ ерөнхийд нь бол авч үзээд ер нь бол тэгээд захимжилт ярьж байгаа бол энэ яаж захимжуул зохистой юм бэ гэдэг ерөнхий дүр төрх архитектурыг нь одоо угнаа захирлаар ерөнхийдөө тавилсан. За тэгэхээр татврын мэргэсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх гол талбар маань юу хөтэй зэрэг санхүүгийн тайлан татврын тайлан хоёрын хоорондын зохицуулт тийм ээ. Энэ зохицуултыг тэгвэл одоо яаж хийвүүлэх ёстой юм бэ? Тэгэхээр нөгөө стовс нийцэн тайлан гэдгийг чинь одоо тэгвэл гаргана гэх юм бол нөгөө стовс чи юу хэлээд байгаа юм бэ? Энэтэй үүдээд ингээд ирэхлээр манай санхүүгийн програмууд дотор үнэхээр өнөөдөр одоо бас яг стовс нийцэн тайлан гаргадаг програм байгаа мүү юм уу гэдэг. Энийг нэг юм судалгаан дээр ягаад бас авч үзсэн байж байгаа. Тэгээд татвар мэргэсэн зөвлөхийн үйлчилгээг одоо үзүүлэхэд бол мэдээж яг үгээр иргэдч тэр байгуулагч тэр өөрсдөө тайлангаа гаргачих болно л доо. Энэ бол одоо хийх ёстой ажил нь. Гэхдээ энэ зохицуултын ажил, үн шилжилтийн энэ ажлууд чинь нөгөө нарийн мэрэгжил шаардаад байдаг. Нарийн. Тэгэхээр тэр нарийн мэрэгжлийн хүрээнд нь тэгвэл бид нар энийг яаж захимжуулах ёстой вэ гэдэг ийм илтгэлүүд үндсэндээ бол гарч ирсэн. Тэгээд гадны улс орны одоо бас нөгөө туршлагыг бас ягаад гадны улс орны илтгэлүүд бол бас гарч ирсэн байж байгаа. Тэгээд одоо манай оролцогч Мөвчмэг Гамбал хоёр маань бол бас илтгэл тавьсан хүмүүс. Тэгээд энэ хоёр маань бас илтгэлийнхээ санааг бас нэмэлдэх байх тий. Тэгээ Гамбалд энэ жилийн бас ерөнхий чуулганы маань одоо мөнгө аясвал ялцчгүй цахим шилжилттэй холбоотой ер нь яг хөө мэдээж холбоод нийгэмлэг бүхэл төрлийн байгууллагууд маань яаж энэ цахим 90 үед зөв шилжилтийг хийх үү те энэ талаар л ерөнхийдөө явж ийн л та сүүлийн одоо баггүй хугацаанд те одоо бид түрүү хэлсэнтэй нөгөө нийгэмлэг маань мэдээж нөгөө гишүүдэд бүртгэгдсэн датабейс маань үүссэн байгаа. Тэгэхээр Солонгос улсад болохоор одоо ингээ 23 онд AI суурьтай хэмэл оюуны хоног нэвтрүүлсэн. Тэр нь 24% байж байгаа. Сая 25 онд гэхэд 98% хувьтайгаар одоо хүмүүст хариулт өгөөд эхэлсэн юм байна. Ер нь та микрофоноо жоохон тачдаг шүү дээ. За. Болж байна. 98% одоо болтлоо ингээ өсөөд одоо бүхэнд хариулт өгөөд эхэлсэн. Тэгээ нэг хүн татврын тайлангаа яаж хийх вэ гэдэг утаснаас асуухад 16 төрлийн тэр хүнд одоо 16 төрлөөр тэр тайлан гэлгэх боломжийг өгөөд нэг хүний цаана 1000 одоо татврын мэргэсэн зөвлөх ажиллаж байгаа юм шиг тэр боломжийг одоо Солонгос улс ингээд бүрдүүлээд хийгээд одоо явж байгаа.
Тэгэхээр бид нар болохоор яг энэний хойноос одоо буюу бид нараас энийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой л гэж би одоо хараад байгаа байхгүй. Зөв. Тийм. Химэл оюун хангалтч мэдээж 1800 гишүүнийхаа бүх одоо тэр хүн юу ч асуух вэ гэдэг талаас нь мэдээллийг хоримтуулж чадах юм бол хүн хэн нэгэн орж ирээд би татвар дээр ийм асуудал гарлаа гэх юм бол тэрний химэл оюунхаа хариулна гэсэн үг. Зөв. Тийм. Тэгэхээр тэр датабейсийг бүрдүүлэх боломж гэсэн үг л тийм. Нэг зүйлийг тодруулъя. Тэгэхээр нийгэмлэг маань одоо яг татварын мэргэсэн зөвлөхүүдэд зориулсан систем бол биш юм байна тий. Систем нь болохоор одоо яг болохоор нийт татварын мэргэсэн зөвлөхүүдийн гишүүнжлийн систем гэж байгаа. Гишүүд маань одоо нэг эрхээ сунгах, тасралтгүй боловсрол, гишүүдийн боловсролд анхаарсан ийм зохиц ийм систем л явж байгаа л да. Тэгэхээр одоо яг нэг хоорондын тэр одоо суурилсан юмнууд нь болохоор одоо хараахан нэвтрээгүй л байгаа гэсэн. Зөв. Гэхдээ нэг та хэдийн маань би ойлгохдоо яг татварын мэргэсэн зөвлөхийн нийгэмлэгээс ард иргэдтэй зориулаад эцсийн дүндээ одоо юу гэдэг химэл оюунхаа ашиглаад өөрийнхөө тодорхой дата мэдээллүүдийг өгөөд татварын мэдлэгээ чадвараа дээшлүүлдэг тийм төрөл рүүгээ та хэд маань систем хөгжүүлж байгаа гэвүү эсвэл яг гишүүдтэй зориулсан гишүүдийнхаа мэдлэг чадвар энэ одоо нөгөө зүйлийг хөгжүүлэх дээр гişүү. Одоо яг ажиллаж байгаа систем нь болохоор гишүүдийнхаа мэдлэгийг чадахжуулахаар явж байгаа гэсэн үг. Тасралтгүй боловсрол. Та манай гишүүн бол зөв. Жил тасралтгүй боловсролын тэр одоо яг өнөөдөр гарч байгаа кейс, сургалт бүх юмыг ингээ үзээд мэдлэгээ нөгөө тасралтгүй хөгжүүлээ явж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр манай хуулийн этгээдүүд болон татварын мэргэсэн зөвлөхүүдээс иргэд маань зөвлөгөө авах бүрэн боломж нь нэгтдсэн. Цаашдаа болохоор манай одоо энэ нийгэмлэгийн систем, вебсайт руу орж ирэхээр иргэн өөрөө мэдээлэл авах тэр боломжийг бүрдүүлэхийн төлөө л одоо зорилго маань тэгж явж байгаа. Зөв. Тэгэхээр ирээдүйд бол одоо юу гэдэг за магадгүй нөгөө татварын мэргэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудад ирдэг одоо юу гэдэг магадгүй нэг 60% асуудал нь бол харьцангуй хүн одоо өөрөө асуугаад мэдчих боломжтой тэр одоо нөгөө түрүүн заяагшийн хилдэг шиг иргэдийгээ илүү жоохон мэдлэгжүүлэх, чадваржуулах одоо бизнес эрхлэгч нартаа илүү хөнгөвчлөх эргээд нөгөө хуулийн этгээдүүдээс зөвлөхүүдээс асуудаг тэр одоо юу гэдэг ойлгомжтой зүйлийн баг AI-аар шийдээд илүү нийгэмлэгтэй харьяалагддаг байгууллагууд нь илүү одоо арай өндөр түвшний зөвлөх үйлчилгээгээ үзүүлдэг төрөл рүүгээ явж байгаа гэж хэлж байна те ер нь. Тийм ер нь бол тийм тэр нь алтан зайгч төрсэн те одоо боловсрол гэж байгаа шүү дээ. Тэрийг бид нар одоо ингээд зайгшийн юугаар нөгөө цэцэрлэгээс нь ахгуулаад одоо бүх шатанд нь ингэж нөгөө боловсролыг олгох энэ татварын мэдлэг олгох энэ юу нэг тэгэн зөв юм байна гэдэг юунасаа тэгээд нөгөө цэцэрлэг хүмүүсээр ингэж жижигхэн юм тоглолт хэлэнгүүт хүүхдүүд бүр амар тэргсэн ойлгоод юм билий. Эхлээд тэрийг тийм сургалт болохоос өмнө дандаа нөгөө татварын талаар одоо зураг мөрөг зурхаараа тийм махаа зурдаг байсан бол тэрийгэ буцаад арай өөрчлөх ч юм уу. Тэгэхээр манай сэтгэлгээ өөрөө татвар гэдэг нь тийм амар гэдэг л тийм юу мессеж орчсон байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд 2 3 газар одоо яг ингээд сургалтууд болсон. Дараа нь эхэлж зурсан зураг, дараа нь зурсан зургууд бол шал өөр болж байгаа гэсэн үг. За би бас нөгөө мөхчмэг одоо зөвлөхөөс гэд ярьчи те. Одоо ер нь татварын мэргэсэн зөвлөх одоо энэ салбарт баггүй хугацаанд ингээд ажиллаж байна. Та бас түрүү нөгөө Японы кейс ер нь бол ярьлаа. Тэгэхээр яг одоо юу гэдэг нийгэмлэгийн зүгээс миний ойлгосноор бол та хэд маань зохион байгуулалттайгаар очоод туршлага судлаад ер нь Япон улсад юу болж байна. Одоо манай муу дандаа л Япон дандаа л одоо ойр хөрш Солонгос те ингээ явдаг. Тэгэхээр энэ бас нөгөө айлчлалын одоо үнэхээр нүднээсэн гэх юм уу бид нар яг энийг ойрын хугацаанд, дунд хугацаанд, урт хугацаанд ингэж бид нар хийвэл хэрэгжүүлүүл гэсэн өөр таны одоо харж мэдсэн одоо тэр зүйлийг хуваалцаач тий. За тэгэлгүй яг уу ер нь бол одоо бусад улс орныг судалж ижил өөрийн улс орныг хөгжүүлэн те улс орныг хөгжүүлнэ гэхээр иргэн бүхний л оролцоо.
За тэгээд манай татврын мэргэжлийн зөвлөх нийгэмлэг бол анх л одоо Япон түнштэйгээр л одоо 20 жилийн өмнөөс бий болсон түүхтэй. За тэгээд маш сайн харилцаатай Япон Солонгос улсуудтай. Тэгээд энэ дээр бол одоо нийгэмлэгээс одоо 3 жил дараалан юм дадлагжих хөтөлбөр гэж зохион байгуулад одоо гишүүдэд хамруулсан байдаг. Би болохоор 2 дахь удаагийнхт нь хамрагдсан юм Аз Явшантай хэрэг болсон байгаа. За тэгээд тэнд очиод гол үзсэн харсан гол зүйл бол татврын мэргэжсэн зөвлөх хүн ямар байх ёстой юм бэ гэдгээ жинхэнэ ойлгож ирсэн. Яг би өөрөө хэн байх юм бэ гэдгийг. За тэгэнгუთ одоо татврын мэргэжсэн зөвлөх түрүүнд татвар төлөгч татврын алба хоёрын гүүр гэж яриад нь шүү дээ. Тэгвэл татвар төлөгчтэй ямар бенефитийг одоо өгөх юм бэ те гэд тэгээд ярангууд одоо Япон дээр бол бүр айгу яг яаж хөгжөөд ин гэхээр одоо татврын мэргэжсэн зөвлөх мөнх чимэг нь одоо татврын тайлан гаргаад дээрэс нь энэ татвар төлөгч мөн одоо ийм татврын эрсдэлгүй болно гэсэн зохиох баримт бичгүүдийг бэлдээд татврын албанд одоо ингээд чеклист гэж гаргаад өгчвөл тэр татвар төлөгчдөд хяналт шалгалт орохгүй гэдэг хүртэлх ийм нэр хүнд бүхий одоо мэргэжилтэн хүн болцсон байна. Одоо Япон улсад бол за бид нарын хувьд болохоор мэдээж энэ хүртэл холч гисэн ядаж нөгөө татврын мэргэжсэн зөвлөх хүн гэдэг чинь ийм ихтгэл давхуц хүн байх ёстой. Дээрээс нь татврын алба гэдэгтэй хамтран ажиллах ёстой бас тий гэдэг зүйлүүд дээр бол яаж одоо Япон улсад бол одоо яг харахад татврын хураалтын хэсгийн зарлаа бол хэмнэцэн татврын мэргэжсэн зөвлөхүүд нь тайлангийг гаргаад татврын төлөвлөх үүрэгтэй. Японы татврын албанд татврын мэргэжсэн зөвлөхүүдийг хариуцсан харин албатай. Тэгэхээс биш одоо манайх шиг одоо татвар хураалтын байцаагч гэж байдгүй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ нь хүртэл ингээд татвар хураалтынхаа зарлыг хэмнэцэн байгаа тогтолцоон ч гэсэн аюу зөв байгаа. Эсвэргээр нөгөө татврын мэргэжсэн зөвлөхүүд бид нар хариуцлагатай байх үүрэг үлээж чинь тий. Хариуцлагатай. Тэгээ харангуут хариуцлагатай мэргэжилтэн байхын тулд бид өөрсдөө тасралтгүй суралцах, хөгжих хэрэгтэй. За ингэвэл бид нар одоо яаж хөгжих вэ гэдэг асуудал бас яригдаад эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ технологио ч гэсэн бид нар сурхаас өөр арга байхгүй. Би татврын тайлан гарах ёстой л гэж сууж байгаа тайлангаа маш хурдан, маш зөв гаргах ёстой тийм үү. За тэгээд манай татврын алба бол одоо Азтай байхгүй мундаг том одоо вебсайтыг хөгжүүлээд одоо e-tax маань бол одоо тайлангаа авч байгаа бол энд өгж байгаа тайлбар маань үнэн зөв байх хэрэгтэй болж таарч байгаа гэсэн. Тэгэхээр үнэн зөв алдаагүй тайлан өгөхийн тулд татврын мэргэжсэн зөвлөхөд бид нар өөрсдөө тийм технологиг хөгжүүлэх хэрэгтэй байна гэж бас ойлгож байгаа. Энэ бүхэнд бол тэр Японд очсон дадлагчлалтын л ерөөсөө гол одоо миний харсан зүйлүүд байгаа байхгүй. Тэнд бид нар технологийн компаниудаар явж үтсэн татврын мэргэжсэн зөвлөхүүдийн компаниудаар нь явж үтсэн. Тийм учраас ингээд процесс нь маш сайн мэдээд ирж байгаа. Тэгээ ирээд энэ дээрээ бид нар одоо ингээд хэрэгжүүлээ татврынхаа тайланг түрүүнд зайвагш бас хэллээ. Нарийн төвхтэй тооцоолуудыг автоматжуулах одоо такс систем рүү чинь орж ижиж байгаа нь бас тийм учиртай. Дахиад нэг юм тэр би зайвагш маань бас ирж дээ те нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн тайлан өөр татврын бүртгэл өөр гэдэг нэг хоёр мэрчлээ те. Тэгэхээр бид ашигтай байна уугүй юу би хэдэн төгрөгийн хөрөнгөтэй юм бэ гэдгээ харах гэж байгаа тэр тайлан бол нэгтлэн бодох бүртгэлээр гардаг санхүүгийн тайлан. Тэгвэл би өнөөдөр хэдэн төгрөгийн татвар төлөх вэ гэд одоо тооцож байгаа тайлан бол татврын тайлан. Тэгэхээр энэ хоёр татврын тайлан татврын хуулийг хэрэгжүүлдэг. Нөгөө талд нь нэгтлэн бодох бүртгэл буюу тэр ашиг алдагдлал хөрөнгийг гаргадаг нь тэр олон улсын стандарт буюу STOWS нийцсэн байх ёстой гэдэг шаардлагатай нэгтлэн бодох бүртгэлийн тайлан баггүй юу. Тэгэхээр энэ хоёр зорилгоороо энэ хоёр тайлангаа гаргаж ирэх ёстой байдаг. Тэгвэл бид нар татвар зориулсан санхүүгийн тайланг өнгөрсөн жилүүдэд гаргасан учраас одоо бид нар татврын тайлан гаргадаг системийг такс акаар хийгээд бусад одоо манайд байгаа бүх нэгтлэн бодох бүртгэлийн тайлан тэр ашиг алдагдлал хөрөнгийг одоо тодорхойлох боломжтой тайлангууд байдаг байхгүй юу. Тэгээ энэ хоёрыг бас салгаа сүүлийн жилүүдэд миний хувьд энэ такс ак гэдэг систем рүү орсон бас гол зорилго бол мөн л нөгөө Япон улсад ирсэн татлагч хөтөлбөрийн үр дүн байдаг юм аа. Тэгээ өнөөдөр бид нарын бас хийсэн дижитал шилжилт гэдэг чуулган ч гэсэн бид нар тэрэн дээр суурилж байгаа. Тэгэхээр одоо татврын мэргэжсэн зөвлөхүүд бид нар одоо тайлан гаргахаасаа илүү дахиад нөгөө дата дээр суурилсан одоо зөв мэдээллийг татвар төлөгчд өгөх хэрэгтэй. Төрүүлээд бид нар түрүүнд дурдаадсан тэр татвар чинь энэ ашигтай байх чинь яаж нөлөөлөх юм, мөнгөнд чинь яаж нөлөөлөх юм гэдгийг
төрүүлээд хилдэг ийм зөвлөх баймаар ш. Тэгэхгүй бол өнгөрцөн хугацааны эхлэн бодох хүртгэлээр ашиг алдаглаа та өнгөрсөн хугацааны датан дээр тэдийг төлөх ёстой байна гэдэг хар чин өнөөдөр нөгөө татвар төлөгч нар чинь бас биднээс авч байгаа бенефит нь бас тийм сэтгэл хангалуун байж чадахгүй байна. Тэгэхээр бид нар өөрсдийн хувьд бас нэг үйлчилгээгээ бас нэг арай дээд түвшинд өгөхийн тулд бид нарт яалчгүй технологийн шийдэл хэрэгтэй байна гэд ингээд явж байна. Тэгээд бид нар татварын мэргэжлийн зөвлөх нийгэмлэгтэй бол сая чуулганы үр дүн дээр захим хорог байгуулъя. Энэ технологиг мэдээж нэг компани хийж чадахгүй, нэг хүн хийж чадахгүй. Тэгэхээр энийг бөөнөрөө хийя. Тэ? Тэгээд эн чинь одоо технологи хөгжүүлэх юм чинь технологийнхаа хамтрагчтай болёо. Хатуулаа хамтдаа энэ рүү явъя гэд ингээд санаачлаад явж байгаа. Та түрүүн өгч нэг захирал нэг ийм юм ярьсан шүү дээ. Ер нь бол татварын байцаагч гэж ирээдүйд бол одоо байхгүй байна. Тэ? Одоо жишээлбэл Япон улсын жишгээр харахад бол байхгүй юм байна. Зөвлөхүүд нь өөрөө зөвлөөд яг үнэндээ одоо яг хэдийг ноогдуулаад татвар төлөх гээд байгаа юм бэ гэдэг дээр нь маш сайн зөвлөөд явуулах юм бол ирээдүйд бол бид нар улсын төсөвт ч гэсэн одоо энэ чинь аймаг сум одоо юу гэдэг дүүрэг болгонд байгаа татварын байцаагч гэдэг бол бас магадгүй тодорхой хэмжээнд бид нар иргэд нь ухамсартай болоод хариуцлага мэддэг болоод байгууллагууд нь одоо бас чадвартай мэддэг болчвол ер нь бол байхгүй байх боломжтой гэж үзэх гэдэг зөв. Яг хоо тэрийг харчаад тийм би одоо дотрын мэргэжлийн зөвлөхүүд ийм хэмжээний одоо итгэлийг төрөөсөө хүлээж аваад одоо ингэ байж штэ бид нар тэнд ажиллая тийм болохын тулд бид одоо хариуцлагатай байж эхлэхэд одоо өөрсдөө тийм болтлоо хөгжтлөө болол дотрын мэргэжлийн зөвлөхүүд бол үнэхээр энэ хийж чадна гэдэг итгэлээ авах хэрэгтэй л ахalta бүр байхгүй болно гэж хэлж байгаа юм биш. Энэ хөгжих чиний хийдэд бол энэ юу гэхээр одоо Японд болохоор дотрын итгэмжлэгцэн эхлэн бодогч гэж нэрлэж байгаа. Тэгэхээр нөгөө итгэмжлэлийг энэ дотрын итгэмжлэгцэн эхлэн бодогчтой төр нь өгчөж байгаа байхгүй юу? Тэгэхээр төр нь өгтөө юу гэж өгч байгаа нэгтэй зэрэг энэ тайлан үнэн зөв гаргах ажлыг чи хариуцгач байгаа. Тэгэхээр нөгөө татварлагчийн өмнөөс тэр үнэн зөв болон тайлан гэдэг зүйлийг гаргаад ингээд үндсэндээ татварын албандаа тэр татварын мэргэжлийн зөвлөхүүд нь тайлан тушаах ажлуудыг хариуцчих чинь. Тэгэхээр татварын алба өнөөдөр 1000 татварлагчтай харьцах уу эсвэл 10 татварын зөвлөхтэй харьцах уу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгээд татварын ерөнхий газар дээр нь татварын мэргэжлийн зөвлөхийг нь юг хариуцдаг одоо ийм бүтэц байна. Тэр бүтэц бол нөгөө татвар төлөгчдийг очиж хянах биш, татварын мэргэжлийн зөвлөхийг нь хянаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зөвлөх тайлан буруу гаргацсан байх юм бол хариуцлага маш өндөр. За тэгээд тэр одоо юу гэдгийг нөгөө шорон моронд орох барих гээд бүр тэгээд тийм зөрчил, ёс зүйн зөрчил гаргацсан бол тэр талбар руу ахиж орохгүй. Тийм өндөр хариуцлагатай. Тийм итгэмжлэлийг энэ зөвлөхүүдэд өгсөн. Энэ зөвлөхүүдээр нөгөө татвар хураах, татварын үнэн зөв байх гэдэг нөгөө хяналтын ажил байна шүү дээ, тийм. Тэрийг ерөнхийдөө даалгачиж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг ёсондоо тэр чинь татварын албаны ажлыг яаж хөнгөвчилж байна, зардлыг хэмнэж байна. Ийм нөгөө байдлаар итгэмжлэл өгч чинь гэсэн үг төрнө. Тэгэхээр нэг татварын зөвлөх одоо манад бол зөвлөх гэдэг зүйлийг авах байх уу гэдэг чиний дурах асуудал болчиход байна шүү дээ. А гэтэл Япон Солонгост бол энэ төр нь өөрөө итгэмжлэл өгсөн. Заашгүй авах хэрэгтэй болчихж байна. Аваад ирэхдээ зэрэг татварын алба нь үндсэндээ татвар төлөх чи ингэсэн байж гэдэг зүйл ярихгүй нь шүү дээ. Энэ хүний тайлан чи буруу гаргасан бэ? Нөхөр мөнгө чимэг тантай хариуцлага юм гэдэг. Энэ байдлаараа тэр татвар хураалтаа хэмнэж байгаа. Одоо тэр агуулгаар мөнгө чимэг ярих гэдэг нэр. Бас яг уу одоо бол нөгөө төр хувийн хвшлийн одоо хамтрал гэж ярьдаг болж байна. Тодорхой хэмжээнд төрийн зарим үйлчлэгийг ч гэсэн холбоод нийгэмлэг байгууллагуудтайгаа ингээм хамтарч ажилладаг болж байна гэдээ ярьж байна. Тэгэхээр ер нь бол яг нөгөө ирээдүй цаашдын одоо магадгүй нийгэмлэгийн маань ирээдүй бол одоо цахим шилжилт техник технологиг тусах нь байна. Хоёрдугаарт ер нь бол төрийн тодорхой үйлчлэгийг өөр дээрээ авч илүү татварын мэргэжлийн зөвлөх байгууллагуудыг итгэмжлүүлэх одоо итгэмжлэл олгож илүү хариуцлагажуулах ийм процесс руу бол ирээдүй бол ийшээ юм байна. Зөв ер нь. Тэгээ ер нь одоо ингээд энэ улс орнуудын юу ингээд зур харж байхад бол энэ мэргэжлийн институт өөрөө маш хүчтэй байна л да. Тэгэхээр төр бол энэ мэргэжлийн институтээр илүү хүчрэгжүүлээд тэр ажлаа тэр институтээрээ те мэргэжлийн институтээр хэрэгжүүлснээрээ төрийнхээ ачаалтыг хөнгөвчилж байна. Дээр нь энэний чинь цаана яг хөглөр нөгөө хариуцлага гэдэг зүйлийг бол маш тодорхой болгочихж байна тий. Тэгээ түрүүнд одоо бид нар бас ингэ ярьж хагаад ер нь нийгэм болвол татварыг бол одоо ингээл нэг юм дарамт шахалт гэж явцад байна да. Дарамт шахалт гэдэг бол ерөөсөө тэр нөгөө хуулийн заасан хувь хэмжээгээр яригддаг зүйл биш байхгүй юу. Үндсэндээ бол яг хөглөр татварын хуулийн заасан хувь хэмжээ чинь бол миний татвар төлөх гэж байгаа төлбөрийн үр дүн.
Ачааллыг хэмжинэ гэдэг чинь юу гэхтэй зэрэг тэр төлбөрийн үр дүн чинь миний олсон орлогын хэдэн хувийг эзлээд байгаа юм бэ гэдэг татврын ачааллыг хэмждэг үзүүлэлт чинь өөрөөр хэлбэл олон улсад бол одоо тэр татврын тайлан, санхүүгийн тайлангийн татврын залтын доор одоо очиж одоо хэмжигдэх үзүүлэлт бий. Манайд өнөөдөр энэ ойлголт ерөөсөө манай бүртгэл тайлан дээр байхгүй. Харин татврын ачаал дарамт гэдэг зүйлийг ярих зүйл бол нөгөө хураах процесс буюу хуулийг ойлгох процесс. Тийм ээ. Би хууль маань тодорхой нэг л замаар тэрийг ойлгоод ингээд тайлан маань яаж явах нь тодорхой байх юм бол тэрэнд нэг дарамт үүсэж байхгүй нь шүү дээ. Манайд хамгийн гол нь тодорхой бус юмнууд их байгаад л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл одоо яг хөвлөр хуулиа татварлагч маань нэг ойлгоод нэг ингээд хэрэгжүүлчихдэг. Гэтэл одоо нэг байцаагч ирсэн эн чинь биш ээ гэд ингээд акт тавьчихдаг. Тэгэнгүүт нөгөөх нь шүүхтэр очихлаараа нэг өөр юм болчихдог тий. Нэг л хуулийн заалт шүү дээ. Гэтэл ингээд ийм өөр бус байдал ийм тодорхойгүй байдал чинь л өөрөө дарамт болон нийгэмд одоо ийм ойлголтыг төрүүлээд байгаа л асуудал байна. Тэгэхээр би түрүүнд нөгөө энэ татврын хувийн дээр юу хийвэ зохих ёстой вэ гэдэг асуудал дээр тэр механизмаа их тодорхой, хариуцлага тодорхой болох асуудал, хуулийн зүйл залтуудаа маш тодорхой болох асуудал. Энэ шинжилгээний гол одоо юу байх нь зөв юм а гэж хараад байгаа гэдэг учир нь тэр. Тэгэхээр яг нь ер нь бол бас ингэж сонсоод байхад яг нийгэмлэг маань өөрөө цаашдаа бол төртөөгөө татврынхаа байгуул татврын ерхийгөө газартай хамтраад тодорхой ер нь яг эрх мэдлүүдийг одоо юу гэдэг алхамаар авч яг институт гэдэг таас яг гой зөв юм хэлж байна. Институцийн хэмжээнд ер нь бол нэлээд хүчрхэг болох хэрэгцээ шаардлага нийгмийн бол одоо нөгөө юу нь бол та хэдийн нүдэрч тэр ер нь бол үүсэт ирж байгаа юм байна тий. Яг үнэ. Тэгэхээр манай одоо бид нар бас л нөгөө нэг бид нар нэг юм юмыг хардаг өнцгөл өөрчлөх хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр одоо ингээд төр маань бол эднэр чадахгүй гэдэг юм өнцгөр биш тий. Тэгээд ингээд нөгөө мэрэгжлийн хүмүүс мэрэгжлийн юмнуудаа ингээд нэг юм чадахгүй гэдгээр ингээд төр өөр дөр ингээд ачаал үрээд идэв. Одоо энийг жаахан өөрчлөмөр байгаа байхгүй. Тэгээд үүрэг хариуцлага авчсан институт бол хөгжүүл явна шүү дээ. Тийм ээ. Өнөөдөр хүчин чадал нь байхгүйсэн ч гэсэн тэрийг хэрэгжүүлээд ирэхлээр хүний ч хөгжин, системийн ч хөгжин, тэрийгэ дагаад улсын ч хөгжил явна шүү дээ. Тийм ээ. Ийм механизм өнөөдөр өгүүлэгдээд байгаа. За, би бас яг түрүүн нэг жоохон цохолох гэж байгаад орхигдоо явчлаа. Одоо би яг ингээд хариуцлагатайгаар бид нар чинь ингээд татвараа төлөө явж гин. За та хэд маань гүүр болоод явж гин тий. Өнөөдөр ингээд бид нар чинь нэг савруул татвар гэдэг юм а төсөв гэдэг юм а бүрдүүлэл цутгаад штэ. Одоо энэ төсвийн оновчтой зарцуулалт өнөөдөр зөв сайн байсан бол хяналт сайн байсан бол өнөөдөр хүн ер нь ард иргэд татвар төлөхдөө бахархалтайгаар улс их орн маань хөгжөөд байна, цагтаа имлэг сургууль маань чанар юм сайжраад байна, утаа багасаад байна гэд явах ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр хүмүүс яг ингээд төлөөлөн. Одоо энэ чинь яг нөгөө төлөх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг яг татварыг бол одоо нэг ингээл төлөхгүй гэдэг юм бол бас гайгүй шүү дээ. Гэтэл төлөөд байгаа энэ татвар чинь өнөөдөр одоо үр ашигтай байд юм уу? Өнөөдөр байхгүй байна л да, байхгүй байгаад байгаа юм байгаа бах. Тэгэхээр нийгэмлэг маань ер нь энэ дээр одоо төртөөгөө татвартайгаа хамтарч ажилладаг. Эргээд энэ нэг одоо чи зөвлөөд таад ч гэсэн ингээд зөвлөөд чиглүүлээд гүүрн болоод ингээд нэг газар ингээд хоримтлуулад байна шүү дээ. Гэтэл энэ хоримтлал өөрөө зөв зарцуулагдж байгаа хэсэг ер нь энэний хяналт энэн дээр ер нь аж ахуй нэгж байгууллагууд маань ер нь бас яаж оролцож ард иргэд маань ч гэсэн яаж оролцож хяналт юмаа тавиад одоо юу гэдэг институцээ бас энийг чадахжуулахад ч гэсэн эн чинь бас нэг том хувир нэмэр байх гэдэг шүү дээ. Тэгэхээр институт маань өөрөө өнөөдөр бас зарим талаараа ингээ миний хувьд ингээ харахаар институт маань үнэхээр одоо чадварчаад ирвэл ер нь энэ улсад чинь үнэхээр хэрэгтэй юм шүү. Yes. Яагаад одоо нөгөө институт эсвэл чадваргүй байх одоо чадваргүй байх гэх чашаа. Энэ нь өөрөө бас цаагаараа ашиг сонирхол байгаа юм шүү. Энийг ингээд одоо цөмөрөө жоохон яг жинхэнэ яриа руу орох гэдэг юм л да. За яг үнэ. Ер нь одоо нийгэмд бол татвар төлөхгүй гэж хэлж байгаа хүн байхгүй. Хэлж байгаа зүйл бол төлж болж байна. Шударгал бай гэдэг. Тийм ээ? Тэгэхээр татварт өөрт нь бол нөгөө нийгмийн харилцааг хэмждэг гол үзүүлэлт нь тэр нөгөө шударга байдал байгаа шүү дээ. Яагаад шударга байдлыг татвар хэмжих гэдэг юм бэ гэдэг асуулт. Тэгэхээр шударга байдлыг одоо хэмжинэ гэдэг маань иргэн хүн та үндсэн хуулийн заасан үндсэн үүргийг хэр их одоо хэрэгжүүлдэг юм бэ гэдэг чинь л тэр шударга байдлыг чинь хэмжих гэдэг байна да тийм ээ. Тэр үүднэрээ бол үүрэг гэдгийг ойлгоцсон учраас
одоо шудраг байл гэж. Шудраг байна гэдэг нь юу хэлж байгаа? Би төлөөд идэг. Яг адилхан ажил үйлчлэгээ явуулаад идэг. Энэ нөхөр чинь төлөхгүй шүү дээ. Энд чинь ингээд одоо дотор төлөхгүйгээр ингээд яваад болоод байна шүү дээ. Гэтэл асуудал байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол гэтэл одоо яах вэ гэхээр үндсэндээ энэ нөхөр төлөөд идэг, энэ нөхөр нь төлөхгүй нэ гэдгийг өнөөдөр бид нар нөгөө хэмждэг механизм байхгүй. Тийм ээ? Нэгэсэндээ хууль нь тэн дээрээ ажиллахгүй. Ингээд эн чинь өөрөө нийгэмд өөрөөлөх юм бол шудраг бус байдлыг үүсгэж байна л да. Тийм учраас бол одоо ингээд татварын талын асуудлыг ярихад бол би төлөхгүй гээгүй. Одоо тэгэхээр нөгөө сургалтын дээр ингээд ярьж хахад багшаа эн чинь одоо шудраг биш вэ штэ гэдэг ийм зүйл яриад байгаа. Энэ татварын шинжил бол энэ шудраг байдлыг л бий болгох асуудал байна. Үндсэндээ. Яаж бий болгох юм бэ гэдэг асуудал тийм ээ. Тэгэхээр миний түрүү чи хэлээд байгаа хуулинд байгаа тэр механизм ажиллуулаа. Тэрийг зөв болгоо. Тэгэхээр одоо яах вэ? Хүүхний орлого албан дотор хуулийн дээр иргэн та 2 сарын 15-ны дотор тайлангаа өгөхтэй шүү гэл ингээд хуулиар заасан. Тэгэхээр орлоготой одоо бүх иргэдүүд энэ тайлан өгөхтэй үст. Гэтэл тайлангаа өгөхгүй иргэдүүд байгаа юу? Монгол улсын статистикийн мэдээлэлээр аваад үзэхлээр эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо бол 1 сая 200-300 мянга байгаа. Гэтэл хүүхний орлогын албан төвийн тайлан өгч байгаа иргэд нь за одоо бас үл үе жоохон нэмэгдээд 200-300 орчим байна. Тэгэхээр нөгөө бусад хүмүүс чинь тэгэхээр тайлан өгөхгүй шүү дээ. Тэгэхээр хууль маань бол тайлан өгөх ёстой бол нөгөө бүх иргэдээс авдаг механизм үйлчлэх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс ингээд тайланд гэн сайн дурын юм шиг ингэж явж болохгүй байна. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр шудраг байдал гэдэг маань бол хуульд бүгдэд ижил үйлчлэх асуудал. Тэгэхээр одоо би бол жишээлбэл яг хин яг төлөхгүй байна. Та нар малчд гэж хэлэх гээд байна уу? Эсвэл яг одоо шулуухан хэлвэл хин төлөхгүй байна. Одоо би бол IT-ийн өөр нэг компани төлөхгүй бол хүй гэд ингэхгүй л дээ. Одоо юу гэдэг санаа нь төлж байгаа л гэж бодож байгаа л да. Ер нь яг төлөхгүй байх юм. Байгууллага болон иргэн хүүхний орлогын албан дотор иргэн дээр тийм ээ аж ахуйн нэгж дээр тийм яг одоо том мэдээлэлээр аваад үзэх юм бол аж ахуйн нэгж орлогын албан дотор одоо тайлангийн эрдэм мэдээллүүдийг аваад үзэхлээр тийм ээ нөгөө X тайлан нөгөө тайлан ирүүлээгүй гэдэг чинь олон мэдээллүүд байж байгаа. За иргэдийн одоо тайлангийн мэдээлэл гэхэлэр бизнес эрхэлж байгаа бүх иргэн орлого олж байгаа юу? Олж байгаа. Тэгэхээр тэр чинь тайлан хүүрэхтэй юу? Үүрэгтэй. Жишээлбэл одоо бизнес эрхэлж байгаа гэхэлэр одоо малчч гэсэн орлого олж байгаа. Энэ зах дээр сууж байгаа одоо ажиллаж байгаа иргэдүүч орлого олж байгаа тий. Тэгээд одоо юу гэдгийг нөгөө машины одоо юу гэдэг худалдаа хийдэг хүмүүс ч гэсэн орлого олж байгаа тий. Эдгээр чи иргэдээр байгаа болол энэ чинь бүгдээр л тайлан хүүрэхтэй байгаа. Тэгэхээр тэр тайлан бид нар бүгдийг авч чадчих юм. Зүг. Бас нэг ийм юу гэдэг чинь нөгөө хамтлаг дуучид, малчид гэдэг юм уу нэг тодорхой эсвэл одоо магадгүй зах дээр бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ зараад хувь хүнийхээ дансанд мөнгө аваад байгаа. Энэ хүмүүсийг та хэлж гинөө шууд. Тий. Ер нь л тийш. Тэгэхээр тэр бүгдээрээ тайлгнаж байгаа юу? Хууль тэгш үйлчлэх ёстой бол бүгдээс нь тайлгнадаг. Тийм ээ. Тэгээд тэр тайлгнахгүй бол яах ёстой? Хариуцлага нь тодорхой. Ийм л системийг л үйлчлүүлж байж л одоо бид нар тэр татварын шудраг байдал гэдгийг ярих гэдэг юм. Би танд түрүүн арай өөр асуулт асуусан чинь та болохоор яг шудраг нэгдүгürt ер нь бол шудраг төлөхгүй байна гэдэг асуудал та шууд ярьчлаа тий. Яг нөгөө тий. Яг нөгөө үндсэн тэр байхгүй юу? Тэр асуултыг чинь яг үндсэн суурна. Тийм ээ. Тэгэхээр үндсэндээ бол татвар өөрөө тэр нийгмийн шудраг байдлыг хэмжих гэдэг байгаа бол тэр хэмжилттэй гэж одоо хэмжиж удирдах чадна л гэдэг үстэй. Тэрийгээ бид нар нөгөө татвар хууль одоо хэрэгжүүлж байгаа байгууллагууд нь тэр тайлан авч байгаа системээ ажиллуулж чадаж тий тэрэн дээр хариуцлага тооцож чаддаг ийм систем байж иж явах гээд байна л гэсэн. За тэгэхээр цөмөрөө ер нь өнөөдөр бас багагүй хугацаанд сайхан ярилцлаа. Тэгэхээр та бүгдийн зүгээс өөр бас орхигдуулсан нийгэмлэгийн маань одоо ирээдүйд харж байгаа бодож байгаа хэрэгжүүлэхээр зорж байгаа тийм зүйлс байвал та бүгдэд бас цаг хэлэхэд. За ер нь бол татвар мэргэсэн зөвлөхийн нийгэмлэг маань одоо бас үүсээд одоо нэг хөгжлийн нэг тодорхой үе шат руугаа бол орж байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол 1850 хэдэн гишүүнтэй байна. За тэгээд бас хуулийн этгээдүүд нэг 40-од хуулийн этгээд байгаа. За одоо бид нар бол бас гишүүдийнхээ хүрээнд бол бүх гишүүдийнхээ хурлыг бол хийн. Ингээд дараагийн одоо нөгөө удирдах зөвлөл болон дараагийн одоо юугаар бол бас ирээдүйн одоо хөгжлийн чиг хандлагууд бол тогтно. За миний зүгээр харж байгаагаар бол бид нар хөгжлийн ямар шатн дээр явж байгаа гэхэлэр одоо бол гишүүд бол
байгаа ч гэсэн нөгөө институцийн асуудал тийм ээ жинхэнэ мэрэгжлийн институт болох асуудал. Дээр нь гишүүд маань бол яг мэрэгжлийн түвшний одоо тийм ээ ёс зүй болон хараат ус байдлаа хангаж чадах ийм хөгжлийн түвшин бол ирж байна гэж бол харж байгаа. Тэгэхээр энэ үднээс ингээд аваад үзлээр дэлхийн нийтэд хөл нийцүүлнэ гэдэг бол бид нар хүссэн хүсээгүй дижитал орчинд нэвтрэн орчинд ажиллаж чадах ийм одоо мэрэгсэн институт болохын төлөө одоо ажиллах ийм ирээдүйн дүр төрх бол харагдж байгаа гэж үзэж байна. За тэгээд тэр нь бас сэдийгээр урт хугацаанд ярьсан ч гэсэн сайхан одоо дэлгэрэнгүй яриа болсон ч гэсэн бас нийгэмлэгийн үйл ажиллагаа бүрэн дүүрэн болвол бас нэг дэлгэрэнгүй одоо танилцуулж чадсангүй тийм ээ. Тэгэхээр нөгөө гадаад хамтын ажиллагааны хувьд бол Аасан хандлан бус орнуудын татварын зөвлөлтийн холбооны жинхэнэ гишүүн байгууллага байж байгаа. За дээр нь одоо Япон болон Солонгос, Вьетнам гэд энэ улсуудаа бол бид нар бас санамж хүчиг хамтын ажиллагааны одоо юутай гэрээтэй ингээд ажилладаг. Мөн Европын холбооны татварын зөвлөлийн одоо ерөнхийлөгч Пирж орж тагаа бол бид нар хамтын ажиллагаа. Тэгээд энэ хүн бол Монголд бол одоо олон улсын татварын сургалтыг одоо нэлээдгүй болоудаа бол заасан байж байгаа. Дээр нь дэлхийн татварын зөвлөгөөтийн холбоо гэж байдаг. За тэгээд энэ холбооны одоо хүрээнд бас ингээд хуралд оролцох барих гэдэг энэ ажлууд бол бас хийгддэг. Цар хүрээнийхээ хувьд бол за мөн түнчлэн бол бас нөгөө нийгэмлэг ингээд татварын одоо чиглэлээр ийм захиалгат судалгаануудыг бол нэлээд хэд бол хийсэн. Тий. Гихмшлэнгээр ингээд нөгөө юуныхаа одоо мэрэгжлийн одоо төвшөнд институт болох одоо ерөнхий суур бол тавигдсан. За дараагийн одоо бол энэ суурийг баттай болгож доктортой хөгжлийн одоо үе шат руугаа бол явж байгаа ийм байгууллага байгаа. Ингээр бизнесээ томруулъя гэдэг энэ үрэн дотор бизнесээ томруулахад танд бол дотрын мэргэсэн зөвлөхөд бол ямагт туслахад бол бэлэн байгаа гэдэг зүйлийг хэлэхэд таатай байна. За баярлалаа. За тэгээд бизнесээ томруулахын төрийн бас байгууллагын зүгээс тайдтэйгээ түнш байгууллага болоод ажилладаг. За жилдээ 2 удаа зохион байгуулдаг арга хэмжээнд дээрээ одоо workshop-ыг тайд маань мэрэгжлийн одоо хууль этгээд байгууллагууд гишүүд байгууллагаараас удирдуулаад явдаг. Энд бол бид нар хамтын ажиллагааны хүрээнд талархаж ажилладаг. За тэгээ өнөөдөр бас яг жижиг дунд бизнес эрхлэгч нартай яг энэ татварын мэргэсэн зөвлөх гэж хий юм бэ? Нийгэмлэг нь ямар ач холбогдолтой, ямар цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг вэ? Мөн одоо энэ нөгөө татвартай холбоотой бас буруу зөрүү ойлголтыг одоо зэгцлэх үүднээс одоо татварынхаа Монгол одоо үндсэн нэр маань Монгол улсын татварын мэргэсэн зөвлөхийн нийгэмлэгийн одоо төлөөллийг сайхан урьж оролцуулж та бүгдийнхаа үйл ажиллагааг ингээ ойлгуулсан ийм одоо ажиллагаас хийсэндээ баяртай байна. Тэгээд та бүгдийнхаа ажил үйлсэд бас амжилтыг хүсье. Бизнесээ томруулахын төрийн бас байгууллагатайгаа хамтраад олон одоо арга хэмжээ, олон хувь тохиолдлууд дээр одоо хамтарч ажиллах хаа гэж одоо ирэж байна. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Сайн үйлс бүхэн түүнд илэрх болтугай. За өнөөдрийн дугаарт Монгол улсын татварын мэргэсэн зөвлөхийн нийгэмлэгийн одоо төлөөлөл маань ирж оролцлоо. Үүнд бол одоо удирдах зүйлийн дарга профессор ерөнхийлөгч Алтан Цаяа багш маань ирлээ. Мөн мэдээлэл технологийн инженер Гамболд маань ирлээ. Мөн одоо GS Account компани захирал Мөнх Чимэг нар оролцлоо. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзцаая.